Дөрөвт нь Жион. Жион угаасаа хүн болон дуртай байгаа. Жион угаасаа хүн болон дуртай байгаа. Dex дуртай байгаа, би ч дуртай байгаа. Жион амар дуртай байлаа хүмүүс. Dex гэхдээ амар хайр амар илэрхийлж байгаа шүү дээ. Хэрвээ чанаас авахгүй би гарлаа нэ тэргээл. Тэгэхээр Жион бол амар тайван шууд юм сэтгэл хөдлөлөөр хандаад тайван хөөрхөн амар хөөрхөн цан чанартай юм гэх юм уу? Хэрийн болон Жион хоёрын цан чанар бол цас өөр заяа. Хэрийн болон Жион хоёрын цан чанар бүр тийс өөр. Буу чалуур. Жион шиг цан чанартай дуртай болохоор. За гуравт нь болохоор Тэхуан. Хамгийн анх ингээл ирчүүдээс хамгийн анх орж ирсэн оролцогч мөлөө тийм үстэй тий. Ер нь бол амар дажгүй санагддаг. Тэхуан бол царайны хувьд бол яг миний сонирхлыг 20 зүр царайлаг. Тэгтээ анх ингээл ерөөсөн бас Жионтой ойртоос өмнө хичээхгүй байсан. Чиад авалтаас өмнө хичээхгүй нэг юм гал байдгараа жаадсан. Тэр нь бол жоохон санагдсан нэгсэж. Бусдаараа уулах гайгүй санагдсан. Тэгсэн чинь Жионтой ойртоос ойч ингээл бүх юм Жион руу гээл. Жион тэр хоёр хайранд амар хоёулаа амар хөрхөн ингээл гараал заяа. Бараг хоцолцсон юм шиг амар хөрхөн байгаадсан. Амар хөрхөн заяа. Тэгээ тэрнгүүрээр Тэхуан миний одоо илүү сэтгэл төрсөн гэх юм уу? За тэгээ дараагийн болохоор Тэв. За миний номер 2 одоо Тэв бол угаасаа бүр яахан байхгүй заяа. Бүх юмараа төгөлдөр хүн. Бүх юмараа төгөлдөр. Яа нэгдүгээрт ингээл орж иртэл гэж орж ирсэн чинь ер нь бол угаасаа найзтайгаа гол мэдлэгтэй дээж мэдлэг гэсэн. Ер нь бол дотны найз хүмүүстэй ингээл дээж мэдлэг гэсэн баггүй юу. Хэдэж 안녕하세요 гэсэн мэдлэгөө дандаа ерөөсөө л хийж мэдээлдэг. Тэгээ тэрээс болоод гэж орж ирсэн чинь тал. Нөгөө хэд нь бол гэж хэлээгүй ойлгомжтой. Тэрээс яг л миний ингээл сэтгэл хүрч байгаа юм чинь аваа хөрхөн санагдаад ямар хөрх юм бэ гэж. Тэгээд гэхдээ бол яг юм хөрөө тийм амар нэг дөрвөлжин царайтай амар ширүүн гарцтай хүн байсан хгүй. Тэгсэн чинь үндэ амар хөөрхөн хүн байсан. Ингээд тэр цэцгээр ингэж бүгд хийж өгөөл. Тэгэл сансан шүү яг тэргээл бүгд та. Тэгэл амар хөөрхөн тэгэл хулам хөөрхөн болчихээ тэр хэрвэл ёо. Тэв шиг залуу бол олдохгүй хүмүүс. Шиэнд бол тэв шиг залуу олдохгүй. Тэгэл юм мэдгүй одоо хахаад юусаар ядгаар ингээд бас сони болох юм шиг үлээ. Тэгээд ер нь бол мэдгүй ямар хэцүү байна. Тэгэл фернос систем миний сэтгэл санаа өөрсөө юм бос байгаа. Халуун адлааны дураг дээр Тэвд бол би угаасаа хайртай. Хүн болгоны номер 1 Тэв байгаа. Ихтэй олцроос бүр хамгийн хайртай Тэв хараад ингээд инээгээл Тэв бол бүр ингээд ялч сайн хүн. Сайхан залуу. Тэг. Бүр юм мэдрэмж нь ингээд яг юм тэр мэдрэмжтэй. Тэгээ ингээд жоохон нөгөөнөө бол яаж нэлэхийг үсэн мэдлэг хошин шогийн төрлөө. Тэгээ би бол Тэв хошин шогийн төрлөөнд дуртай. Ер нь бол амар хүн ганц сериал байгаад болохгүй шүү дээ. Миний бол дуртай оролцогчтой нэг заяа. Тэгээд нэмэн нэгтэн мэдээж би Шианаас олж үзсэн гэж хэлсэн шүү дээ. Тэгээ Шианыг бол ингээл яваасаа нэг л дуртай болчих юм бол яг ингээл шоу эхлээс өмнө дуртай болчих юм бол шоу эхлээл тэр ингээд дуусан бол ямар ч нэг юм ийсэн тэр хүн юу ч хийсэн тэр хүн шүтнэг бүр ингээд хайрладаг зөө. Тэгээ тийм одоо би бол тийм хүн. Тэгээ болохоор нэг амар үгүй ядахгүй байгаа. Тэгтэл яг юм хайсаа. Тэв минь яаж байгаа юм бэ? Та нар Тэв минь яаж нээлж чинь Шиана ингэж болохгүй шүү дээ. Ягаад тэр тэнэг жонсотой. Тэгээ яг жонсоо ингээд ярьж байгаа юм нь хөрхөн л байсан л та ярьж байгаа юм амар хөрхөн талтай ажуудаа юм ярьдаг хөрхөн залуу байсан. Гэтэ тийдхүү битгий Тэвг болохгүй тийм болохоор ингээл Тэв маань тийдгээл ганцаа тамд гэл хинтэж ярьдаггүй тий. Юужинтэй ганц хоёрын нийттэй юм ярьчаал өөр ингээл хүнтэй ярьдаггүй ирчүүдтэйгээл ингээл бэст ингээл Тэв минь яаж байгаа юм бэ? Та нээлж болохгүй шүү дээ. Тэгэл одоо тэгтээ Шианыг бол Тэвг сонгоч юм бол би бол хайрлаа. Яа мэдгүй наа гэтээ хүмүүс хойсон тамаг дэвшүүлээл байлаа. Тэг тиймэрхүү юм. За тэгээд өөр гэх юм бол мэдээж season 4 нь season 1 2 3-аас хамгийн муу байгаа заяа. Хамгийн муу. Ер нь бол олон season явчихаар ингээд ямар шээ санаа ерөөсөө орж ирэхгүй юм санагдсан. Тэгэл
Бэсигээл нэг юм явуулт яваач руу явуулаад нэг юм хийнгүүтэл яваач руу явуулаад нэг юм хийнгүүлээд яваач руу явуулаад тэгэл яваач явсан хэдийнхаа л ингээл байгаа байдлыг харуулсан мөртлөө тэр тамд ерөөсөө юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Тэр тамд ерөөсөө ийм сонирхолтой байхгүй. Ерөөсөө нэг тийм яа мэдгүй ерөөсөө их амар одоо маань юу болох вэ гэдэг л сонирхолтой. Тэгэл одоо тэгэл яг одоо жишээлбэл 5 6 дугаар ангийн хүмүүс үчихэд 7 8 дугаар анги бүр алах юм байна гэж бодсон. Яг алахын үед алсан. Гэхдээ 7 дугаар анги дээр зөвхөн нэг л орой л хэсэг гарсан. Бүтэн цагийн турш яг л нэг л хэсэг гарсан. Ерөөсөө ингээл Шиан Жонсон хоёрын тэнэг рамаас тийм рамаас гараад тэгэл нэг Арийн Дон хоёрын хэсэг гараад. Тэгэл дээд хэсгийн амын хөрхөн мен хоёр ингээд амар Жиан Тэйхон хоёрын болцоо өдр бүр амар хөрхөн заяа бүр ямар хөрхөн тэр хоёр амын хөрхөн басна. Амар хөрхөн. Тэгээд тийм хүн тэгэл би ингээд анхссэн. Би өрнөсөө ингээд single inferno-ers үздэг заяа. CS1-ийг үзээд тэгээ CS1-ийн тал хүртэл үзээд тэгээд хайцсан. Тэгээд CS1 дээр тэгээд хүмүүсийн хэлдгэр бол CS2 хамгийн гоё CS1 гэж хэлдэг л дээ. Яа, тэгэхээр single inferno хамгийн царайлан нугасаа хүн болгоны санал нийцээр Dex үстэй те. Амин зэрэг нь бол Dex штэ тий. Өөр биш зөвхөн Dex. Dex одоо юу гэдэг вэ? Юу гэдэг вэ гэхээр юу гэдэг вэ? Season 2-т очиж Season 3 4 тий. Шүүгч биш ээ. Юу гэдэг вэ? Хөтлөгч биш ээ. Мартц. Юу гэж мартчихлаа. Гайцсан. Хөтлөгч нэг тиймэрхүү юм. Гэхдээ би бол угаасаа Dex-ийг харахаар ямар зэрлэг юм бэ гэж боддог. Season 2 үзье гэжсэндээ ер нь бол тэр хөтлөгч биш ээ. Тэр чи юу гэдэг вэ? Толгоонд орж ирдгүй. Тэгэл Dex шил мэл зүгчээл өмсөх хувц өдөр болгоны хувцаар ингээл амар хөөрхөн байдаг заяа. Dex угаасаа л хамгийн зэрлэг юм. Dex-ийг үтсэрэл талаад single inferno байхгүй гэж бодчих. Тэгээд тэрээр явчихсан. Теод бол би уусахтайгаа. Нэг тиймэрхүү. Тэгээд ер нь бол бас Теогч ямар ч болох байсан бэ гэж хэлсэн. Теогчтэй амар хөөрхөс таа ер нь. Яа, ерөөсөө би ер нь шинэ оронд байсан юм. Хизээс тэр жунсан хүмүүс сонгохгүй. Тэгэхээр ер нь бол хүн болгоны хувьд хамгийн анхны болцоо сэтгэл нь юу хэлсэн байсан. Хамгийн анхны болцоо нь хүн болгоо яг тэр анхны болцоондоо хиндэ болцсон тэрнийг л ер нь сонгоод лээ. Тэр хээжин ч гэсэн хамгийн тэр одоо Жонсотой болцсон штэ. Тэгтэл Жонсоо хийдэг. Тиймэрхүү л байлаа. Тэгээд 12 дугаар ингээд дуусаад дахиад single inferno залбартай бичлэг хийнэ. Бүр илүү тодорхой бүр сайн яг хүн болгоныг харж байгаа. Тэгээд өөрчлөгдсөн болов бас хэлье гэж бодож байгаа. Тэгээд бичлэгтэй хамтдсан та бүхэндээ баярлалаа. Хэрвээ бичлэг таалагдаад иймэрхүү бичлэг бил болон үзэх хүсвэл лайк, subscribe дараарай.